За хоёрдугаар хичээл. За энэ хичээлээрээ бид шатрын дүрслэлттэй танилцаж шатрын хэрхэн өрхийг сурч авнаа. За тэгэхээр шатрын дүрслэлт гэдэг маань бидний өмнөх хичээлдэр дурдж байсан онцгойнхоор бол хүнсгүй цэрэг байх нэ гэж тийм ээ. За тэгээд энэ цэргүүд маань шатрын хөлөг дээр цусгүй тулаан хийх нэ гэж. За шатарт ноён, бэрс, тэмээ, тэрэг, морь, хүү гэсэн ийм 6 янзын дүрс байдаг. За одоо дүрс бүртээ нэг үрчлэн танилцъя. За зураг дээр үзүүлсэн дүрсийг ноён гэж нэрлэнэ. Тэгэхээр зарим дүрснүүд ном хэвлэл зураг дээр бодит байдлаас арай өөр дүрсээр тэмдэглэдэг. Жишээ нь ноёныг энд цэнхэр дөрвөлжинд үзүүлсэн шиг дүрсээр тэмдэглэдэг. За бид хичээлдээ энэ хүү дүрсийг ашиглах тул сайн тогтоогоод аваарай. За тэгэхээр ноён бол тоглолтын туршид хар цагаан тал тус бүрт цорын ганц байна. Тэгэхээр ноён шатрын хамгийн гол дүрс юм. Учир нь тоглоомын гол зорилго нь эсрэг талын ноёныг олзлоход оршино гэж. За тэр ноёноо олзлуулсан тал бол хожигддог байх юм тийм ээ, ялгддаг байх. За үүнийг мадлах гэж нэрлэдэг. За энэ тухай хожим тайлбарлана. За энэ бол бэрс тоглолт эхлэхэд тал тус бүрт нэг байна. За дүрснүүд дотор хамгийн хүчтэй тооцогдно гэж. За зурагт цэнхэр дөрвөлжин доторх шиг дүрсээр тэмдэглэдэг байна. За дараагийн дүрс тэмээ. Тоглолт эхлэхэд тал тус бүрт мөн 2 байна. За морь мөн адилхан тоглолт эхлэхэд тал бүрт 2 байх нэ гэж. За зураг дээр бол ойлгомжтой морь дүрстэй байх нь тийм ээ. За энэ дүрсийг тэрэг гэж нэрлэнэ. За морь тэмээний адил мөн тал тус бүрт 2 байна. Тоглолт эхлэхэд. За энэ бол хүү. Тоглолт эхлэхэд тус бүр 8 хүүтэй байх. За энэ дүрснүүд дотор хамгийн сул нь боловч нэгэн гайхамшигтай эрдэмтэй. Та бүхэн даам тоглож мэдэх бах. Ер нь ихэнх хүмүүс шатрал сурахаас өмнө даам тоглож сурчсан байдаг. Тэгэхээр даамд хүү явсаар эсрэг талын хамгийн арын шугамд хүрч чадвал даам гарч тийм ээ маш хүчтэй дүрс болон хувирдаг шүү дээ. За үүнтэй адилаар шатрын хүү бас дайсны хамгийн арын шугамд хүрвэл тийм ээ өмнө танилцсан бэрс, тэрэг, тэмээ, морины аль нэгэнд нь хувирч чадна гэж. За мэдээж бэрс хамгийн хүчтэй дүрс учраас ихэвчлэн бэрс гардаг. Тэгээд бэрс гарлаа гэж ярьдаг. За мэдээж шаардлагатай бол бусад бод бас хувирж болох нэ гэж ойлгох. За мэдээж ноён бол болохгүй тийм ээ. Ноён тоглолтын туршид тал тус бүрт цорын ганц байна гэж ярьсан шүү дээ. За харин бусад дүрснүүд бол тоглолтын явцад хидж болж нэмэгдэж болох учраас дүрс тус бүр дээр тоглолт эхлэхэд хэд байна гэж яриад байсан юм учиртай байх нэ. За ингээд та бүх дүрснүүдэд таньдаг боллоо. Тэгэхээр тулаан эхлэхэд тал тус бүр 16 тийм ээ. Ингээд нийт 32 дүрс тулаанд оролцох нэ гэж. За бис тэрэг тэмээ морийг ерөнхийд бод гэж нэрлэдэг. Бис тэрэгийг хүнд бод. За морь тэмээг хөнгөн бод гэж нэрлэнэ. За одоо шатраа үрд сурцгаая. Тэгэхээр шатар өрнө гэдэг нь тоглож эхлэхийн өмнөх тийм ээ хамгийн ихний байрал явах нэ. Та бүхэн хөлгөө дэлгээд намайг дуурайгаад өрөөрэй. За орж эхлэхийнхээ өмнө тэгээ хөлгөнийхөө өсгтэй талыг өөрлөгөө харсан байхаар тийм ээ өөрөөр хэлбэл булангийн цагаан буудал баруун гал талд чинь байгаа эсхийг шалгаарай. За мөн 1-2 дугаар хэвтээ шугам цагаан талыг 7-8 дугаар хэвтээ шугамд хар талыг өрдгөө. За ингээд урж эхлэе. За эхлээд тэрэгнүүдээ хамгийн булангийн буудал дээр тавина. A1, H1 буудлуудаар цагааны тэргийг A8, H8 буудлуудаар харын тэрэгнүүдийг тусдуулна гэж. За дараа нь моринуудыг хэвтээ шугамын дагуу тэрэгний зэрэгцээ буудлуудаар
За дараа нь тэмээнүүдийг морины зэрэгцээ буудлууд дээр ингэж өрнө гэж. За одоо бэлсээ аваад цагааны бэлсийг D1 буюу цагаан буудлын дээр, за хар талын бэлсийг D8 буюу хар буудлын дээр өрөөрэй. За тэгэхээр энд нэг анхааруул зохих юм бол цагааны бэлс цагаан буудлын дээр, хар бэлс хар буудлын дээр өргөдгөө гэд тогтоогоод авах хэрэгтэй. Тэгэхээр эхлэн сурч байгаа хүүхдүүд маань энд их алдаа гаргасан байдаг. Ноён бэлснийхээ байрыг солилцсон зүйл тохиолдол их байдаг. Тийм учраас хар бэлс хар дээр, цагаан бэлс цагаан дээр гэж тогтоож байгаа хэрэгтэй. За тэгээд үлдсэн буудлын дээр ноёноо тавина. За цагааны хүүнүүдийг 2 дугаар хөвтэй шугам дээр тийм ээ. Харын хүүнүүдийг 7 дугаар хөвтэй шугам дээр ингээд хигнүүлэн өрнө гэж. За ингээд тулаан эхлэхэд бэлэн боллоо гэсэн. Тэгэхээр таны мэдэлд явган цэргийн хороо, морд дивиз, за танкын баригад нисэх онгоцны эскадрилээс бүрдсэн бүхэл бүтэн айран байна гэж ойлгох. Ер нь шатаг их чин гайхамшигтай тоглоом анх тийм ээ байлдааны урлагаас үүссэн. Бөгөөд эртний цэргийн жинжин хаадын тоглох дуртай тоглоом байжээ гэж. За мэдээж тэр үед танк онгоц байгаагүй байх тийм ээ байж дараа. Энд бид орчин үеийн зэвсэг техникээр төлөөлөлөө ярьж байгаа юм аа. Тэгэхээр таны гарт бүрэн зэвсгэлсэн айран байна гэсэн үг байна. За тэгээд та өөрөө бол энэ айрмыг өдөртөн тулаанд оролцох амжина. Өөрөөр хэлбэл ноён юм аа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөрийн ноёноо тийм ээ өөрөөр хэлбэл та өөрийгөө дайсанд олдвол ялагдана гэсэн. Дайсныхаа ноёныг олдож авбал ялалтанд хүрнэ. Тэгэхээр таны айрмын ялалт ялагдал зөвхөн таны уур ухаан, туршлага, мэдлэг чадвараас шалтгааллах нэ гэж. За ингээд энэ удаагийн хичээлээ өндөрлөе. Дараагийн хичээлээрээ эдгээр шатын дүрснүүд маань хэрхэн нүүдэгтэй танилцнаа. За түр баяртай.